5 дугаар бол үндсэндээ бол сүлэнжи барьж явж байгаа. Одоо энэ 6 бол содын барьж. Ингээд явна да. Тийм ээ. За энийг та нар дэлбийг харж байгаа дэлбэн дээр сайхан савждууд байгаа да. Би дэлб хараарай гэсэн зэнийг хэлээд байгаа юм аа. За энийг давхар харж яваарай. За галбаа дондоо сагва ээж яндан дэршиж чадлаас илэгжид гаян дээгүнж хондчиг ис чамарчид шатан даван дээгмэ садуу даван гатам дэв садлаа нандан дол нацсан зүжис гомборжаа шатан сүн симчна эдний шава нямэм гадан дэва метавла нидми аншин танижжир гандаг нордон гүрдээ динжид дэла динжирва дэдэгжэний дандан би жатун дэла содоргол Дээс цаши жорж иржэмбис түйжин дэмиж дорноо таваа дэрнаа дэний гаян ядмай тоо дайс дэлас донгол дагны жэтүржир ганшиг дэмдээ тоожин ба дэний дэдэн шантууд мадчэдэн дотоёг гэвжэла гигжээвала жумжирва идми дэвэн сайнэтнэ шатан дэдэ дагжимсоо за энэ хөрнэж за содоо гэдэг ямар чанартай илээ мөн чанар содын ав юу лээ хүлцэх тэсвэрлэх тэсэх гэдэг энэ зүйл орчуулж яваа тийм хүлцэх тэсэх гэсэн санаа. За ямар мөн чанартай цанд нь юу лээ содын ав чинь шатан мэдэн гэрза гэдэг байсан байна тийм шатан мэдэн гэрза содын цанд содын ав гэж лаврын тавьсан байна шүү дээ шатан мэдэн гэрза шатангүй тийм уургүй болсон тэр буйны язгаарыг гэдэг түлцэхүй гэж хэлнэ гэж тийм шатан мэдэн гэрз. Тэр яг адилхан талтай. Дэний содой арис чи хонтой дэмаа жанцтай, хонт дэмаа жанцд ба гэсэн баггүй. Хонтын хэрийг арилгана гэж. Тийм ээ. Содой арис шинж. За тэгэхээр одоо бид яана содын тоо сод тэсвэр гэж юу яа тэсэх ёстой жижигхэн одоо юун тэсэх ёстой жижигсэн юм тийм. Ямар бодол байдیں۔ Содын нөгөө тал чи үлээ. Тэгээд төвчхээ хүлцэхүүгээ мэдхийн тулд тэрний яана нөгөө талыг мэдэх хэрэгтэй эсрэг тал тийм үү тэрний юу лээ хонтоо шатан тийм хонт гэж ярьдаг шатан гэж ярьдаг тийм за тэр нэг хаадаг хэлээд үзье за шатан ямар эрдэмтэй юм бэ гэж тийм галбаа дондоо сагвай мянган галб тураасан хураа мянган галбт одоо хураасан өглөг өгсөн амгалан заларстыг тахих тэргүүтэн сайн буян ажил юу байгаа тэр бүгдийг ганцхан хонтол яана дарж үлддэг юм аа гэж. За хонтын чадал юм. Тийм ээ. Юг дарддаг гэхээр сайн буяныг дарддаг л чадaltaй юм гэж. Ганцхан агшин уурлахад л ичнэн галуу болчин тураасан сайн буян тийм ээ бүгдийг маань дараад авдаг. Шүү гэж. Тийм учраас уур митийн хилэнц нүгэл байхгүй хөлцгөө тэсэр митийн яана хатуужил байхгүй лээ гэж тийм ээ байхгүй. Ийм учраас бид яана хөлцгөө тэсхүй дор шамдан хичээж элдв зүйлээ яана дадуулж үлцэвэ гэж тийм. За хэрэг зорилго нь энэ. Шатан сүмүү симшанаг уур адлын уурын одоо хатгуулагыг сэтгэлдээ хадгалваас сэтгэл хизээч одоо амьдралангуй үл амсахгүйд баясгалан амгалагч үл олох өгөөд нойрч үл хөрч батгүй болдог үлээ гэж. Тэр жаахан одоо бохондоод ирэхээр жаахан цохолдоод ирэх уурлаад ирэхээр яа дээ. Ийм л юм болдог бай тээ. Сэтгэл амарлаа гэж байдаг. Уурын одоо хатгуулга эвэршээл бидний сэтгэл оршиж байгаа цагт юм. Хизээ сэтгэл амарлна гэж байхгүй. Баясах сэтгэл төрөхгүй, амгалан жирэхгүй хамгийн наацхан нойрч өрхөө байна. Тэгээд яана сэтгэл тавгүй болно шүү дээ гэж. Алин эд болон өргөн хүндлэлээр динжид дэлаа динжир ачил тусалсан түүнийг шүтдэг болохоос дэдэгжэний харин тэдгээр маань ууртай байх юм бол ноён төшмөдийг хүртэл яана эсэргэлдэн тэмцэх болдог шүү дээ гэж. Бид уургуул байвал яана хүний ачийг хариулж чаддаг тийм ээ. Надад юм өгсөн, намайг хүндэлсэн, намайг ачилсан тийм хүнээ бид шүтдэг юм. Тэ хүн тэр хүндээ ханддаг, эргээд ханддаг тийм үү. Харин ууртай байвал ноёноо хүртэл эсрэлдээд яана алхад төрдөг штэ гэж. Хиний хүч өгөхээр уурын хүч байна тийм уураар гэдэг. Дийн зашиж явж
Тийм ууртай хүнд яана элгэн саданч уйсдаг болдог гэж. Өглөөр хор авчиг өглөг өгсөн ч гэсэн шүтэж үлдэхгүй болдог. Ууртай хүн шинэ өглөг өгөөд яана бүтгэхэд. Тэгээ ууртайгаас хүн юм авч байгаа дургүй юм тийм. Дорноо тоо дэрнаа товчлоод хэлбэл ууралсан хүмбэр амгалантай өрших юм уу? Бас яана баясгалантай байна гэж юус байхгүй лээ гэж. Тоон дайс дэлээс уурын дайсан дайснаар тэргүүтний тэргүүтэн зовлон нугуудыг л үлддэг үлээ дээ гэж. За товчлоо хэлбэл ууртай хүнд жаргал байдаггүй юм тийм. Яагаад юм гэхээр уур гэдэг бол яна зовлон л гаргаж идэг амьд шүү гэж тийм. Зовлонгоос өрн гардаг бол уурын урд. Харин хэн хүн хянгайлан уурaan дарж чадвас эний дээдэн тэр хүмбэл яна энэ болоод бусдад жаргалтай амгалантай байна. Мэдчихэд додвоё хүсээгүйг үйлдэхийгээд хүссэнд нь тодхор болдог хүн гардаг болохоор сэтгэлийг зовоодог идээг олж уурыг тижээж өөрийгөө ч бас дардаг болно шүү дээ гэж тийм ээ. Уурснаар ядын хүсээгүй зүйл гараад ирдэг, хүссэн зүйл тодхор гарч ирдэг тийм. Сэтгэл амгалангүй идээ хоол тижээлийг олж аваад болгож аваад яана. Уур улам одоо төлжиж твэрч явсаар байгаа даа намайг өөрийн л дардаг шүү дээ. Явж эцэн яана. Эзэн дарж авдаг гэж тийм. Уурлаад өөрийгөө л дадна. Өөрийг ялна гэж байдаггүй. Өөрийгөө л дардна шүү дээ гэж. Тэдэ дагийн давууд дээ. Энэ мэтэр бивэр энэ хүү дайсны идэн болдгоо хизээ юмхт яана. Дарж үлдэх юмсан гэж тийм ээ. Уурын дайсны хоол болж ухааныг валистой гэж бодох явдаг тийм ээ. Уурын дайсны хоол болж өгөөд ууранд өгөөш босноор бид юу болдгийг өөрийгөө л дардсан байна гэж тийм. Ийм л ажил. Энэ мэтэр намайг хорлон үлддэг энэ адилын дайсан өөр бус хинж байхгүй шүү дээ гэж. Юун дээр буусан ч гэсэн бивэр баясах сэтгэлийн хизээч яна өмцүүлж үйлдэсэгүй. Жаргалтай байх, амгалантай байх, баясгалантай байх тэр сэтгэлийн бил би яна хизээч битгий алдахгүй хамсаг. Юу алдчихна? Уур гарахаар тэр юм алдчих юм тий. Тэр баялгаа, тэр сайхан зүйлээ яана хүн амгалангаа уурлахаар алдчих юм. Тэгээ энийг сэтгэлийн би яана уураа өмцүүлэхгүй гэж. Мегажэжин додмидо. За мега баясахгүй зүйлийг үйлдсэн ч гэсэн үлдэж байсан ч яана. Хүссэн зүйлийг маань бүтээдгүй шүү дээ гэж. Буян болсон бүгдийг минь доройтуулж байдаг шүү дээ гэж. Байдаг юм л да гэж. Хэрвээ засрах учиртай нэгэн байваас тэрэнд би уурлахын хэрэг юу илээ? Зовхын хэрэг юу илээ? Хэрвээ засрахгүй учиртай зүйл байсан ч тэрэнд яана бас зовоод ч юу тус болох вэ гэж. Бид чинь болохгүй юмнаас эхлээл их зовдөг санаа зовдөг тийм. Болохгүй болов бүтгэхгүй болов тийм. Тэгж байгаа тэрнээс уурладаг. За бүтгэхгүй дэгээл одоо гомдоол тийм. Сэтгэлээр урам хураал тийм. Сэтгэлээр унаал тийм. Өстой чамааг гэдэг нэг бас нэг юм олж байгаа юм тийм. Нөгөөдөгтөө уурлал тийм. Ингээл одоо хамаг ижил яана. Ингээд сэтгэл тавгдахээс эхэлдэг тийм. Зэрэггүй юм санаа зовж идэг тийм. Тэрнээс ажилладаг хэлтэй. Тийм учраас эхлээд яана. Хэрвээ тэр аж зоод байгаа юм чинь бүтгэх учиртай бол бүтэн үстэй тийм. Бүтгэх юм чинь тэрэнд уурлаад яадаг юм. Бүтгэхгүй учиртай бол бүтгэхгүй л үстэй. Бүтгэхгүй юм бас уурлаад яадаг юм. Тийм. Алин ч хэрэггүй л юм. Ингээд хэрэггүй зүйл дээ. Дими санаа зовж ууралдаг ажил тийм. Засрах учиртай бол засрах яагаад вэ? Засрах юм чи яа уурлаад юу гэдэг тийм үү? Харин баярлах хэрэгтэй үстэй. Тийм ээ. Засрахгүй юм бас уурлаад яадаг. Засрахгүй юм чи тэр дахиж уурлаа. Уус засрахгүй юм яах юм. Тийм дээ. Бид одоо хоёроо дандаа ингэж яана. Ийм зүйлээс бид яана. Уурж идэг тийм. Болох нь болохгүй гээл. Тэгээд болохгүй талын их одон тийм. Болж ивэл бас яана. Төрөглүүлэх гэдэг. Яасан уддtiin гээл. Тэр гоорд гівтэр ингэж. За ингэж хэрэггүй гинэ тийм. Инх өөр хэрэггүй юм байна. Дагамдагийн шинэмлэ. За тэр яана. Миний буюуны садан илгийн садан ногоодод зовлон гарлаа гэх юм уу. За тэрнийг яана басамжил дарамжиллаа гэх юм уу. Ширүүн үгээр хиллээ гэх юм уу. Яруу усыг өвлөө гэхдээ бид хүсдэггүй л дээ гэж.
Харин дайсантай болохоор тэрнээс бутсан байдаг шиг дээ гэж. Тийм ээ. Өөрийнхөө саданд болохоор сая бодол ягаад уурлаад би гэж бодохоор уурлаад байдаг юм л та. Намайг тэгчих нь миний юм бүтэхгүй. Эсвэл өөрийнхөө садныг тий. Миний нөхрийг тэгж шиллээ тий. Манай нутгийнхыг тэгж шиллээ тий. Тэр дайсан ичнэм үйлжсэн улам алга ташаал баярлаа тий. Тий. Ийм байдаг шүү дээ. Энэ юунаас болж байна? Алагчаалж байна тийм. Уур гэдэг бас алагчаалаас болж байна. Миний чиний танаа манай тий. Манай нутгийн чиний нутгийнхтэй ингээд одоо алагчаалаас болж яана уур гардаг. Дээвэн жин нэрээ гаж ингээд бид энэ зовдөг. Энээсээ болоод бэлхинтэй хурал гардаг гэж л. Тий? Бэлхинтэй хурал гардаг. Дээвэн жин нэрээ гаж амгалантай байхаа үндэс хаяа нэг гардаг юм л та гэж. Харин зовлонгийн үндэс ингээд бодохоор маш их олон байна шүү дээ гэж. Тий? Маш их олон байна шүү дээ. Зовлон байхгүй бол энжин байдаг юм шүү дээ. Магадгархын сэтгэл байхгүй шүү гэж. Тий. Тэгж бүр сайн бодох юм бол зовлон байхгүй бол энжин байхгүй. Зовлон байхгүй бол танилах гэж байхгүй. Тий. Зовлон байхгүй бол гэгэрх гэж байхгүй. Зовлон байхгүй бол нинж гэж байхгүй. Тий. Харин зовлж иж зовлон таньж иж мэдэрч иж ухаарч иж хүн яана. Гарч байгаа шүү дээ. Тий хороогоос салж байгаа, шунлаас салж байгаа тийм үү? Дунгал өдөр энжин бит. Тийм учраас сэтгэлдэн та баттай энийг нэг юм тогтоож бодоорой гэж тий нааж бодоорой гэсэн. Нэг бодоорой гэж. Зовлон ирэхэд юундаа яагаад вэ? Зовлон ирэхэд хүлээгээд аваач гэж. Тэжээд аваач. Тий? Нэг жаахан ядрах, жаахан үлс тий. Жаахан дарах байна шүү. Эний чинь давж иж бид юмд өрдөг шүү дээ гэж тийм ээ. Гэж. Дунгал өдөр энжин бит гэж. Дунгал өдөр энжин бит. Гаадаг дадан гарнаа. Энэ ямар хом бэ? Хатужлыг буцаах. Хат сүжиглэхээгээ. За гарнаава тэргүүтэн тэрсүүдийнх нь тэртгүүд штэ. Тэргүүтэн одоо шатаах, бие шатаах, бие хэрсэг тасах тэргүүтэн амсургыг амсахтаа амсаж хэрэггүй зүйл тэсэж түүнийг одоо томилхын одоо утхан дээр хэрэгэлдэг байхад би юунд одоо уурлах хэлээ гэж. Тэ. Заримуд одоо бүр дэмий юмд тэсээд тэгээ тэрнийг тарав шилдэг юм байна шүү дээ. Тэ. Гадаг дадваа. Гарнаа энэ тэр одоо энэ мүдгийн дүн танууч гэдэг тийм ээ. Оноо 5 гал шивчиж гал руу харихыг одоо таниллаа гэж боддог тийм ээ. Айшин дээрээс үсрэхийгээ таниллаа гэж боддог тийм ээ. Одоо ч бас байна л да бас тийм үү. Тийм. Ингээд хэрэггүй зүйл өөрийгөө зөөлөхөд тийм эзэнтэйгээ уулзна гэдээ нисч байна бид нар чинь тийм ээ. Эзэн дорж нисчих штэ тийм ээ. Эзэнтэйгээ уулзахад эзэн хүрээд ирсэн гэдэг. Тэгээ хүндрэлтний одоо хамаг нүглийг би одоо дааж байгаа гэдэг өөрийгөө хадаасаа шаагаад авах юм байна тийм ээ. Тэгээ ийм их баянтангууд бас байна штэ тийм. Хэрэгтэй юм уу тийм. Хэрэггүй зүйл бас тэсэх байдаг штэ бид нар тийм. Бах байх юм штэ. Юунд дуурлаа гэж. Юунд дуурлаа. За гомноолоор мэжирвээ хойдыг дадуулаад бясалгаад байх юм бол хялбар болдоггүй ном гэж хаанч байдаггүй маа гэж. Хүн өөрөө сурч чадвал яана. Хялбар болдоггүй ном гэж байдаг. Анхандаа л хэцүү байгаа л да юм тийм ээ. Юм сураагүй байхдаа хэцүү байгаа. Сураа дадаад ирэх юм бол амархан болдоггүй хялбар болдоггүй ном гэж хаанч байхгүй шүү дээ гэж. Хаанч байхгүй шүү. Тийм учраас өчүүхэн төдий хорлолт дадаж давд сурах юм бол их орлолт яана тэсэж чаддаг болно шүү дээ гэж. Тэ тэсэж чаддаг болно шүү дээ. Могой зүги шаврын чинь юу лээ? Шум уул тэ. Могой зүги одоо шумал тэргүүтэн татгуулах юм уу? За юу татгуулах. За дийгам дасгаж царваадан өсөж цангах тэргүүтний одоо амсуур байдаг юм уу? За хулган яр тэргүүтэн байдаг юм уу? Одоо амьд дүнгэл жимат хэрэггүй одоо элдвийн зоолон бүү одоо бид одоо тоодгүй шүү дээ. Бид одоо заримдаа нэг яана могой татгуулахч байж лээд. Шумол ялан хатжуулах байж лээд. Ганц нэг өдөр үлсэх байж лээд. Тийм. Нэг яр хатаг гараад байж лээд. Тэ? Тэгэл өнгөрөвчтэй бас байдаг ч хүн даваад гардаг юм байдаг үстэй. Тийм. Тийм. Энэ тоохгүй тэгээд гардаг байдаг л. За цадан чардан лүнсэг халуун халж хөрөх юм уу? Хор бороо юм уу? Хой салхих юм уу?
өвчин өвдөх юм уу хүлэгдэх зодуулах тэргүүтэн даги сэрэ мэжээд бивэр юм энд янгуучид битгээ үлдээрэй гэж. Дэдэржэна надаа бол хэрвээ янгуучлах юм бол яа гэв хорлон зовлон улмал нэмэгддэг шүү дээ гэж тийм. Нэг жаахан өвчин гарах аяа нэг жаахан шанаадуулчих юм бол тисэд байж ах хэрэгтэй юм л тийм. Дэдэржэна надаа хэрвээ тисч чадахгүй бол улам яана янгу улам нэм зовлон өр зовлон улам яана нэмэгддэг гэж. Аяа ганц нэг халуунаар гарахад нэг тисэд аяа ганц сан өдөр хөдөрөхөд бас нэг тисэд тийм ээ. Дагад гарчдаг. За баадан лавр ингээд сураад байх юм бол хүн яа дээ. Дадаад байх юм бол амархан тис сурдаг. Энэ чинь баг зүйлүүд. Нөгөө нэг айхтар юм чинь дэргэд яа. Баг зүйлүүд гэж тийм. Баадан лавр дэдэржэна надаа. Лалаадагийн татна. За зарим хүн өөрийнх нь шунхыг үзэхэр, цусыг үзэхэр улан зориг орж улам их хана баттай болж ирдэг штэ гэж. Зарим хүн бусдын шунхыг үзэхээрээ ухаан алдарч муурж унтс байдаг штэ гэж. Энэ юуны ялгаа вэ гэж тийм ээ. Өөрийнхөө шунхыг үзэхээр бол улам зориг ордог. Зарим хүн бусдын шунхыг харахаараа яана муурч унтдаг. Тэ? Юуны ялгаа вэ гэж асууж. Юуны ялгаа. Дэний сэмжээнд энэ бүгд бол сэтгэлийн авир баттай арман зүж урд одоо ямар байсан ёсоор орвсон тэр үлээ дээ гэж тийм. Урдын сэтгэлийн ёсоор юунд датсан байна уу? Юг датаагүй байна уу тийм. Сурсан байна. Юунд тэсэж сурж юу тэсээгүй байна гэдгийг харуулж байгаа. Урдын одоо үлийн хувирч шүү дээ гэж хувьсэл харж байна. Тийм учраас хорл гарсан ч гэсэн төсвөрлөн зөвхөгөөд үз чадвал зовлон нугуудж яана үл чадагдахгүй байж болно шүү. Дийлдэхгүй байж болно шүү гэж тийм. Жахан хорлол, жахан зовлон бэрхшээл гарахад хүн тэсч чаддаг болчвол том зовлон ирэхэд яана тэсдэг болж чадна даа гэж. Дийлдэхгүй байж болно даа. За мэрэгд зовлон гарч байсан ч гэсэн сэтгэл нь одоо сэтгэлээ одоо маш тунгалаг байл гэж хэртүүж үйл дээрээ гэж. Нисванис болон нисванистайгаа тулалдаж баялдах үуч гэсэн юржид сайн надад тулалдаж баялдахын цагч гэсэн элдвийн олон хорлол ус гарна л даа гэж. Зовлон бүгдийг одоо ясал үл тоож орхиод уур тэргүүтний дайсныг дарддаг үлгөө гэж. Тэр бүгд бол дайснаа дарсан баатрын шинж өгөөд үлдсэн харин яана хөвгтэй хөөрийг одоо ялсантай алсантай адилхан байна даа гэж. Уур гараад ирэхэд ууран жоохон бэрхшээл гарч ирэх юм. Тэрнийг дав тулдаг. Зовлон гараад ирэхэд зовлонгоо дарж чаддаг. Тийм ээ. Няман гараад ирэхэд нямангаан дардаг хүнийг жинхэнэ баатрыг нэ гэж. Нөгөөдүүлийн үл яана хүртээ байлтагч шилэх багтаа гэж. За шаян дунгал янд нэж уур гэж юунаас гардаг юм бэ гэж бодох юм бид одоо. Тэ? Уур юунаас гарч байна? Өчиргүй юм гэж байхгүй гэсэн тийм. Бүгд учиртай. Шалтгаанаас нөхцөөс гардаг тийм. Тэгээ ууртай дэс юунаас гарах үргэлж бас нэг шалтгаанаас гарч тийм. За бас нөгөө талаас дунгал зовлонгийн эрдэм гэж байна л да тийм. Зовлонгийн эрдэм чи эрдэмтэй юм шүү дээ. Зовлон байж яад юм. Энжин гарна гэсэн шүү тийм. Эрдэм гарна гэсэн шүү тийм. Дунгал яндан зовлонгийн эрдэм гэж юу гэхээр уйдаж омгийг дардаг. Тэ зовлон гаргаад тэр хүн яад юм. Гасалдаг, зовдөг, уйддаг. Тэгээд тэр нөгөө нэг омог, нөгөө нэг дээрэнгүй бодол бүгд яана алга болдог. Тэ алга болдог. Орчлонгийн амьтанд орчинд яана нэгүсэх, хайрлах сэтгэл төрдөг юм. Зовлонтой амьтны харж ижил нэгүс төрж байгаа шүү дээ. Тэр зовлонтой амьтанд байхгүй бол нэгүс гарахгүй юм л да. Тийм. Тэг бурхан чи яагаад бурхан бассаа гэдэг. Тэр зовж байгаа амьтан байгаа юм. Зовлон байгаа юм. Тэ тэрнийг бодож өрөвдөж яана. Бурхны эрдэм төрсөн ба. Түүнээс өөр бурхны эрдэм байхгүй. Тэ? Тэгээд цэцгнээс гинт одоо бурхан их хамгийн болгохш болол их нинж чим төрөл цэцэг харж байгаа нинж чим төрөв. Тэр зовлонгийн өрөвдөж яана. Төрсөн байхгүй. Бурхан тэгж төрөв. Тийм учраас бурхан төрөхөд яана. Амтнаас илүү ачтай амтан байдаггүй. Амтан байж яана. Бурхан төрөх юм. Тийм сороо бол нинж чий. Дэглаа зэм шингээ. Тэгээ нинж төрөхөөр яаж юм бэ?
Дэглэж юм шиг. Нөгөө муу ажилласаа юм цэрлдэг болдог тий. Зовлон юунаас гадна гэхээр хилэнээс гаддаг, нүглээс гаддаг. Нэнээс цэрлдэг ажил. Буянд баяждаг болдог. Жаргал юунаас төрдөн гэхээр буянаас төрдөн гэж мэдэрч чаддаг. Одоо ойлгож авдаг зовлон гаргаад тийм үү. Ингээ баяждаг юм аа гэж. Тэвалаас дөнгөлж. За тэгээ яана. Оноо шунах тачаах тэргүүтэн зовлон гардгийн тэр их оронд одоо уурлалгүйгээр сэмэд намнаажид одоо сэтгэл байгаа бол та юунд одоо уурлах лээ гэж. Тэгэхээр бид одоо шатан гэдэг чи яадаг? Зовлон уурлаад яадаг? Уурлалуураад яах вэ тийм үү? Хэрэг үтэхгүй шүү дээ. Төрөн гарч ирсэн дээр гасан тий. Уурлаад ямар хэрэг үтэх юм гэж. Яадаг вэ? Уурлахаар үрдний юу харан зовлон гардаг байхгүй юу? Тийм. Тэгвэл надад одоо ухаан байгаа сэтгэл байгаа бол би юунд уурлах вэ дээ гэж эргцүүл сайн бодох хэрэгтэй бид нар тийм. Сайн бодох хэрэгтэй. Тэр бүгд чинь шалтгаан нөхцлөөс яана үүдэж гарч байгаа. Тэ шаардагдаж, шагдаж гарч байгаа. Дэрнаа мэдэж шинд үргэлжлэх юм бол яана хүсээгүй байж байтал өвчин энэ гараад ирдэг мэтэр тэрчлэн хүсээгүй байж байтал яадаг. Аяндаа нисаа нямангууд гараад ирдэг шүү дээ гэж. Хинч өвдөхийг бодохгүй ч тийм. Гисэн хэрнээ бидэнд яана өвчин тохиолдож ирдэг те. Яагаад нь шалтгаан байгаа учраас. Тэр өвчин гадаг шалтгаан бидэнд байж байгаа. Тийм. Тэрнтэй адилхан яана гинт яагаад уур хүрээд байна гэхээр тэр уур хүрээдэг шалтгаан бидэнд яана байна шүү дээ гэж. Тэ үндэс байна. Урлах үндэс байна. Тэ шатангийн тэр муу сэтгэлийн үндсүүд бидэнд яана байна шүү дээ гэж бодох гэсэн. Нөгөө амьтч байна шүү дээ тийм ээ. Товржэдээ маш уурлаа гэж бодоогүй байтал амтан гинтл яана аяндаа л уурлаад гэсэн. Тэ уралдаг чинартай. Тэ аяндаа л гинт уур усаад ирдэг шүү дээ. Үйлдэл хий гэж бүтээгээд хий гэж бодоогүй байтал гинэ. Гинтл уур. Тэ би уурлаахыг чинь санддаг үстэй. Тэ гинтл уур яана усаад ирдэг шүү дээ гэж. Няваа чинэд тамжигдан. Гим буруу юу байгаа тэр бүгд элдвийн одоо хэлэнц нөгөл юу байгаа тэр бүгд яана шалтгаанаас гарсан шүү гэж. Дээгин жинжин давлаж тийм үү? Шалтгаан нөхцлөөс гарч байгаа шүү дээ гэж. Гарч байгаа шүү дээ. Өөрийн эрхтэй зүйл байхгүй байна да энэ гэж. Тэ? 10 ядуу. Жинэм цогдон шалтгаан нөхцөл бүгд яана хурж нийлж бүтсэн цугулсан тэдгээр бүгд жигсэн өөртөө яана жидэрж яшсэн ба. Үлдээхий гэж бас бодсон бодол тэр энэчс байхгүй л дээ гэж тийм үү? Энэ уурлаахыг гэж одоо тэр шалтгаанууд нэг хоорондоо ярьж байгаа одоо уурлаахыг гэж хоорондоо ярьж байгаа чинь бас тэр нь байхгүй. Тэ байхгүй. Дээждээ юм да энэ чи. Би энийг хийчихье. Би үнэхээр энийг яана бүтээчихье гэдэг сэтгэл хиндэж яана байхгүй. Ганцхан тэнд яана нөхцөл бай. Тэ уралдаг нөхцөл байна шүү дээ. Тэгэхээр яана уур гэдэг бол зовлон гэдэг бол яана нөхцөлтэй шалтгаантай шүү гэж бодох гэсэн тэ. Ууртаа дайсандаа голно биш тэ. Тэр дайсан дотор байгаа няманд голно. Тэ. Тэр дайсан чи өөрийн ихээр орлоод байгаа биш тэ. Өөрөөр бас тэр нямангийн ихээр оруулж байгаа ч. Ингэж бид яана. Хинд уурлах бай гэж ууртаа дайсан хөлөд ирэх юм бодгооч. Зов шижээ гандтан. Жин зов. За зарим хүн бол юм зовлонч бай, жаргалч бай үүдхтэй нэг хүн эзэнтэй гэж хэлдэг нэг эсвэл тэ. Эзэнтэй. Нэг үйлдэгч эзэн, бүтээгч эзэн байна гэж харж байгаа тийм үү? Бүтээгч эзэн. Миний жаргал зовлог нэг хүн бүтээсэн юм аа. Тэгээ миний уурлахыг бас нэг хүн бүтээсэн юм аа. Миний уурыг. Миний кэсрийг бас нэг хүн бүтээсэн юм аа гэж тийм. Тэгж хэлдэг. За ийм байна уу гэж одоо энэ ууран дээр ажиллах юм л тоо сайн тийм. Хэн бүтээсэн миний уурыг? Ингээд юм. Өөр дотор уураа нэг хажиг миний уурыг хэн бүтээсэн юм? Хэн хийгээд байгаа. Зов шижээ гандтан. Зов гэж яана. Эрхэм гэж хэмээгддэг нэгэн дор яана. Алин өгсөн нугуудыг дагжидаг байгаа юм ба. Би хэмээн одоо нэрийдсэн алин тэргүүд. Дэнэд дагны жүнжээш. Тэр ямагтыг би л гаргалаа хэмээн тухайлан сандагч гарсан зүйл яана байдаг юм л да гэж. Хамаг бүгдээ бүтээж байгаа би байна гэж би гэж бас нэг тий нэр идэж байгаа тэр зүйл дээр гэсэн очиод харал та би ч өөр хаана байна тий тэр зовч өөр хаана байна тийм за би энийг бүтээчлээ
Та нар миний бүтээгдэхүүн эвтэр хүн ярьж иж болно да. Жүнжээ шиг тийм. Дагны жүнж би энийг гаргаад хийдсэн юм гэж. Ингэж бодсон ч гэсэн тэрийг бодоод үзэж яана. Гарсан зүйл нь хаа байна л та гэж. Тэ? Алга байгаа юм биш үү? Мажиорны дэмэд тэр тийм зүйл төрөөчгүй. Тэ? Тийм зүйл байхчгүй. Байна штэ гэж. Дэцэжиор доо тэр цагт яана. Төрлөө гэж бодож байгаа. Бодол чинь тэр орон бишээга үргэлжид яана. Алгасарч байгаа бодол мөн учраас хорж байгаа зүйл дээр ч гэсэн бас яана тийм биш болж байна да гэж. Хондоо бид одоо төрж байгаа зүйл дээр би энэ хаа байгааг бодох юм. Төрж байгаа зүйл дээр нэг бодоод үзье. Шиглэж байгаа, эвдэрч байгаа зүйл дээр би хаавна гэж бас нэг бодоод үзье. Тэ? Би байна уу тэнд? Тэ? Төрж байгаа би аль нь? Төрж байгаа зүйл дээр би аль нь? Гаглаж байгаа зүйл, төрдөж байгаа зүйл дээр би аль нь? Тэ? Би гэж бид одоо бодоолаа шүү дээ. Ярилаа шүү. Би уурлаа, би баатарлаа, тэ би зовлоо гэдэг юм. Энэ зэнсээр би гэж нэг юм хэлээд байна. Чаана байна. Үнэхээр төрсөн би байна уу? Үнэхээр төрдөж байгаа би байна уу? Тэ? Хаана байна гэж. Жидээ дагнаа. Хэрвээ би гэдэг чинь мөнх юм бол зарим хүмүүс мөнх гэж үзэн шүү дээ би гэдэг. Мөнх гэж үзэн шүү дээ. Хаашин жидөө мэдэр огторгой адил эзэнгүй нэгэн зүйл болох нь илт байна л да гэж. Мөнх юм бол яана огторгойтой адилхан юм. Тур толон торно гэж байхгүй, эхлэл төгсгөл гэж байхгүй, хязгаар гэж байхгүй тий. Аль нь юм? Би гэдэг чинь. Юу юм? Тий? Огторгойд бариад тохор юм байна уу гэдэг. Тий? Жанам шандан парднаын жургаа мэдл ажиж ир. Бусад шалтгаан лугаа яана уулзах учиртай ч гэсэн уруухгүй болоход төрөх учраас тэргээр бид юу хэлээ дээ гэж тий. Огторгой гэдэг яана өөрөө жүгээс мөнгө учраас яана шалтгаан нөхцөс бүрдээ гэж үздэг шүү дээ тий. Бусад шалтгаан нөхцөлтэй яана учрахгүй учраас тэнийг ч одоо би гэдэг огторгойгоос яана олдох гүй байна да гэж бодоо. Жидвэнцээ оншин. За тэр их үйлддэг бүтээдэг хүн байна гэхэд бас урдтай л адилхан байх л дээ гэж. Жидва дэлэж иш. Үйлдэгч хүн байна л да. Эзэн байна хамаагүй тий. Тэгвэл урдталт нь юу байсан гэ? Тэр хүнийг чи хэн бүтээсэн тэгвэл? Тэ урдлын асууад үзье л дээ. Тэ? За яхаа намайг бүтээгч та байна. Таныг хэн бүтээсэн гэсэн үг л дээ. Тэ? Урд таныг хэн хийсэн? Тэгэхээр нэг юм алах хэрэгтэй байхгүй тэр. Алдахгүй тэгэхээр. Дийн жидөө дийн. Намайг үйлдэгч нь энэ байсан юм аа гэж. Тийм одоо хамаарах зүйл юу вэ танд гэж. Дэдэр тамжи шинжээ бай. Ингээд бодохоор та бид бүгдээрээ яана бусдын эрхтэл байх шүү дээ. Ийм бусдын эрхтэн болохоор яана. Тийм эрхэн ч ус яана. Хаана байна гэж тий. Ингээд бод дэдэр шинэ. Энэ мэтээ ингээд бодоод байтлаа юм. Бүгд яана. Бүрлваад аваа юм биш дээ гэж. Тий. Бүрлваад. Айг үнлээд. Ийм бүрлваад аваа айд юунд би урлах вэ гэж. Нөгөө урлаад байгаа дайснаа хайгаад бас олдох байчихгүй дээ. Тий. Ууртаа дайснаа хайгаад байсан чинь дотор нь ороод үзлээ. Тий. Яг урлаад байгаа нь хин ингээд уур нь бариад үзээ. Уур нь бариад үзсэн чинь дотор нь хэн байна гэсэн хүн олддгүй ерөөс. Тий. Зөв бүрлваад авал юм биш тийм. Жум давал юм биш тий. Илэг байдлын ийм одоо зүйл юм. Юмс үзэгдэлд бинд юунд ууралт юм бэ гэж. Үнэхэр хүчсэн дайсан юм. Үнэхэр хүчсэн бүтээгч байх юм шиг. Үнэхэр хүчсэн дайсан юм сайн. Байхгүй л биш тий. Бүгд яана. Өөрсдөө урд гарсан шалтгаанаас л юм. Гарч ирсэн юм биш байгаа даа гэж тийм. Тиймээс бодиттой үнэхэр бүтсэн дайсныг байхгүй юм чинь бид юун тэр нэг их бодиттой бүтсэн уурыг гаргаад байгаа юм л тий гэж. Тэ? Үнэхэр дайсан юм шиг л тий. Үнэхэр болж үтгэхгүй байт юм шиг л тий. Ингэж үзье ядаж. Ингээ нэг үзье ядаж. Нэгийг үүсгэж, нэгийг дарлаж, нэгийг яана. Дарамжлага хэрэг яваа. Бид бүгд яана. Өөрөө ирэхгүй л юм тийм биш үү тий. Уурлж байгаа ч өөрөө их байхгүй. Уурлж байгаа ч өөрөө их байхгүй. Тий. Бүгд шалтгаанаас нэг юм яана. Барилдаж, наан цануулж, нэгэн үе дайсан болж, нөгөө үе нөхөр болдог хүчээр энэ л байгаа юм байна шүү дээ тий. Үнэхээр хүчсэн дайсан гэж алга байна. Үнэхээр хүчсэн нөхөр шиг алга байна. Тий. Ягаад үнэхээр хүчсэн би нь байхгүй юм чи яах вэ?
Уг нэг үнэхээр үтсэн би олчвол бас нэг талаас нь дайс, нэг талаас нөхөр гэж хэлээж болох юм л да. Гэтэл үнэхээр үтсэн би өөрөө юм байхгүй шүү дээ бас. Тэ? Тэгээд тэр бас байхгүй л болдог шүү дээ. Тийм байхгүй байгаа юм би нэг үнэхээр үтсэн би болж нэг загнаад ах юм хэрэгтэй. Тэ? Орлох юм хэрэгтэй. Тэ? Өнөөдөр тэр хүн ууралж маргаашаа нөхөр болж болно шүү дээ. Хуурчиж шүү дээ. Бүрлбад авах шүү дээ. Тэ? Хэрвээ дайсан бол маргааш ууралж авах хэрэгтэй. Надад намайг хорлж авах хэрэгтэй. Харин би маргааш нэлийн сайн дайсан болцсон авч байгаас нөгөөдөг чинь тийм ээ. Тэвс би чинь нөгөө тэрнийг засах гэдэг шүү дээ. Дайсан гэх тийм. Яцах гэдэг. Маргааш би өөр тэрнээс нэлийн илүү том дайсан болцсон. Тэ? Нэг л хотод эсвэл гурван хотод дайсан болцсон тийм ээ. Нөгөөдгөө хорлж байгаа шүү дээ. Тэр би үнэхээр яана уу? Хорлог дарагч байна уу гэхээр би? Буцаагч би муу юм уу гэхээр? Биш вэ шүү дээ. Биш вэ шүү дээ. Ингээд яана. Илэг мэтийн зэрэглээ мэтийн юмс юунд яана хорлогтой гэж. За энэ бол чөлөө эсэнжин сод гэдэг юм л дээ. Чөлөө эсэн. Юмыг яана. Магдалж ухаарч тисдэг бодол. Тэ үнэн мөн чиг нь болж хайж. Содууд дээр 3 содд л яана юу лээ? 3 биш үү тийм ээ юу лээ? Дуулаа жимэн юм байсан тэ. Жим ямар ч зовлон гарсан үл тох чацад дээр байна. Чацад гэж. Үл тох. Ямар ч зовлон гарсан. За байдаг л юм гэдэг л өнгөрөн үст. Өнөөх маргааш байхгүй л болж. Километр тэ. Чацад. Ямар ч зовлон гарсан юм. Үл жиг юм шиг. Дуул данилан гэдэг нэг. Ямар ч зовлон гарсан өөртөө хүлээгээд авдаг. Жаахан үйлсгэж явах. Заах тэгэл. Өсч илээ мэстэй. Маш алт болгож яах. Өнөөдөр харин заах тододоо цэвэрлээд гайг онч гэх тээ. Жаахан нарахч. Яг т маргааш тэгэл өдөөс бороор мэс. Гэт. Зовлон хүлээ авдаг. За гуравдах нь чөлөө эсэн гэж. Тэ? Юмсыг үнэн мөн чанарыг мэдэж тисдэг, ухаарцдаг. Тэ ухаарлан тийсвэр. Чөлөө эсэн. За энэ 3 шүү дээ. Гарч байгаа тийм ээ. За энэ бол чөлөө эсэн хэмжээ гарч байгаа. Чөлөө эсэн гэдэг нь бид нар зовлонгийн эзэн юм бэ гэдгийг олж байгаа ажил. Тэ? Олж байгаа. За өнөөдөр ингэ зөвсөдөг. За ингэж яванда Жамболоо жидэр шимбатан гүнсэн бодийн шинээр төлөвлөж яваа дамжаад томаадсэн шигүүжлөө тамжи савгандаж самбожч томаоржи жинчсэн чигээр бочи мачаа мэдэрчээ намаа шоо мачсэр жижэлбэн жийлхэн дэмбэрэлөө мэдээсэн баг дагил гэсэн намдаг мамбэ нандэ дуу шоо